100 м квадраттай байр иргэдэд худалдаалсан гэх барилгын компаниуд үйл ажиллагаа явуулах эрхийг төдөлзөөлөх хүсэлтийг барилга бат байгуулалтын яамд шудраг устай эрхлэгчийн төлөө газраас явуулаад байгаа. Шудраг устай эрхлэгчийн төлөө газраас метр квадратыг дутуу худалдаалж байгаа компаниудыг үргэлжлүүлэн шалгаж иргэдэд учраас нийт 2.5 тэрбум төгрөгийг илрүүлээд байгаа юм байна. Шалгалтын явцад тектоник компани орон сууц худалдаа авсан иргэдийн мөнгийг захирлынхаа хувийн даасан руу оруулж байсан байна. Иймээс дээрх компанийг татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэж үзэн тагнуулын ерөнхий газар болон цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр нийслэл үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага худалдаа үйлчлэгийн төвүүдийн ариун цэврийн өрөөний үйлчлэгийг энэ 2 дугаар сарын 1-ээс эхлэн үн төлбөргүй болгосон. Хэдийгээр журам хэрэгжээд 1 сарын хугацаа өнгөрч байгаа ч томоохон худалдаа үйлчлэгээний төв зарим байгууллагууд ариун цэврийн өрөөнийхөө үйлчлэгээ төлбөртэй үзүүлсэн хэвээр байгаа юм а. Найз залуудаа 48 цагийн турш задуулж амнасаа алдсан байж болзошгүй бүсгүйн хэргийн талаар нийслэлийн прокурорын газрын орлогч Батбол мэдээллээ. Алтан хүн талигачийг ам алтгаас 9 хоногийн өмнө зодсон гэдгийг мөрдөн байцаалтын явц тогтоосон. Харин шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс талигач бүсгүй арх согдууруулахундаа байнга хэрэгэлдэг байснаас илгэн муудаж дотор эрхнүүдэд муугаар нөлөөснөөс ийхүү амнасаа алдсан гэх дүгнэлтийг гаргасан. Хэргийн мөрдөн байцаалт утгахгүй дуусна гэж мэдээллээ. Шудраг устай эрхлэгчийн төлөө газраас хийм цэвэрлэгээний газрууд иргэдийг хохироосон тохиолдолд хохирлыг 100% нөхөн төлөвлөж байхаар болсон байна. Улсын хэмжээнд одоогийн байдлаар ердийн хэрэглээний дунджаар 35 хоногийн шатхууны нөөцтэй байна. Үүнээс А80 бензин 42, А92 30 дизелийн тус 42, TC1 26 хоногийн нөөцтэй буюу хангалттай хэмжээний нөөцтэй байгаа юм байна. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалин нэвтгүүр тэтгэвчтэй холбоотой асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. Эдийн засгийн байдал хүнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнд хамгийн их нөлөөлдөг $10 шатхууны үн өндөр байгаатай холбогдуулан хөгжил эв нэгдэл компанид ажлыг эхлүүлэхээр болсон талаар хурлын үеэр мэдээлсэн байна. Компанид ажлыг ийхүү өрнүүлснээр цалин нэвтгүүрийг нэмэгдүүлэх, бүх салбарт ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авч ажиллах юм байна.